За сайн байцгаана уу. Солонгийн мэрэг интернет зүгт автаа марлно. За өнөөдөр жоохон тийм эрг биш нэг миний партнаас их дээр нэг бичлэг нэмэж чадж байна. Тэгээд нөгөө тийм саяхан би энэ миний юу вэ те одоо Chanel. Тэгээд өнөөдрийн сэдв болохоор зэрэг одоо бүх хүн яагаад те YouTube подкаст ч юм уу те YouTube ч юм иймэрхүү юм хийх хэрэгтэй вэ гэдэг иймэрхүү зүйлийн талаар тэрийг гэж бодож байна. За тэг өнөөдөр би юу байсан байхгүй түрүү алиг сонслоо. Нэг юу сонсоод, нэг бичлэг сонсоод тэгээ гинт хиймэр санагдаад. Тий. Энэ бичлэгийг би сонсоод тэг надад аяг гоё гинт гоо нэрээ тийм биш гэж би бас бодлоо. Дотроо энэ хоёр ингэж аахгүй. Ер нь ямар ч хүмүүстэй ямар ч хүн одоо подкаст те иймэрхүү подкастуу тэгээд ер нь YouTube ажиллуулж ивэл баг хүн болгон орчин үе те одоо цаашдаа амжилттай амьдрий бизнесээ тий явуулын амжилттай амьдрий те одоо нийгэмд идэвхтэй хүн бай гэх юм бол баг хүн болгон ийм подкаст одоо ийм бичлэг те YouTube дээр бичлэг хийж ивэл ер нь ингээ цаашдаа айгуу даж үсгс энэ хоёр хүний яриа надад аюух таалагдлаа л та. Тэгээд энэ хоёрын яриа бас өөрийнхөө бодлын тий надад аюу таалагдаад миний санаа оноо. Тий яриа гэж бодож байна. За энэ ингээ миний сууг байгаа. Ер нь бол хүн болгон иймэрхүү тий одоо YouTube-ийн сувгтаа ч юм уу тий ийм байл аюу зүгээр ах гэж бодож байна. Тэг яагаад тийм вэ гэхлээр зэрэг тий ер нь бол ингээд би эхлээд явахтай бустай адил тий одоо хэдэн даагчтай болсон. Би одоо ингээ 30,000 даагчтай болсон байгаа байхгүй. Тэгээд урд нь яг яагаад ингээл юу нэмэгдэхгүй байна, үзэгч нэмэгдэхгүй байна гэдэг ч юм уу тий үзэлт бага байна, их байна гэл айгу тэгж боддог байсан чинь ер нь ингээд ойр үед ингээд яг ингээ бодоод байхад одоо мэдрэгдэж байгаа тий мэдрэмж гэх юм бол тий ер нь бол тэр бол айгу буруу гэх юм уу? Олон хүн үзлээгээд заавал нэг тийм юу бол биш. Харин ингээд тогтмол сонсдог. Одоо дахин орж ирдэг тийм миний бичлэгийг одоо дуустал нь үздэг, сонсдог нэг яг тийм хэдхэн одоо 30,000 хүн ч юм уу те одоо тийм 1000 хүн ч хамаагүй те байхтлаа тийм болдсон байна. Тийм. Гэдгийг айгу ойлгосон. Заавал хүн болгонд өөрийнхөө юмыг те бүр ингээд амар ингээл одоо мундаг инфлюенсер болоод те тех нь айгу гол биш яг ингээд чамааг сонсдог тийм 1000 чамаагүй те хүн байхтлаа амар тийм одоо боломжийн байд юм гэдгийг нэлээд ойлгосон тийм одоо олон хүн үзлээгээд ямар ч утгагүй юм байна л да тийм тэгээд бас нөө юу яасан одоо яагаад хүн болгон подкаст хийгээрээ YouTube-тэй болоорой гэж байгаа гэхлээр зэрэг ер нь аль тийм орчин үед юу байд юм бэ? Одоо юу гэдэг заавал ингээл заавалт нь одоо начиг те тааруу мэрийг хийгээл эсвэл сүнслэг юм яриад иймэрхүү байх халбгүй зүгээр өөрийнхөө хийдэг ажил сонирхдаг хобби ч юм уу те эсвэл ингээд нөгөө сурсан те одоо сурсан юм ч юм уу эсвэл алдсан бүдэрсэн туршлага ч юм уу гэдэг янз бүр юм байж болно. Тэрийг ингээд яа ингээд өөрийнхөө дуу хоолоогоор те яг өөрийнхөө дуу хоолоогоор ингээд яриад өөрийнхөө одоо өөрийгөө бас яаж болно шүү дээ. Одоо заавал тийм ачиг гараар шүү дээ. Тий. Яг ингээд өөрөөрөө яриад өөрийгөө яаж чадах юм бол ингээд хүмүүс тийм юм дайг дуртай байд юм байна. Тий. Тэр нь бол ингээд дуу хоолойны тухай байх ботсон л доо. Ер нь хүн ингээд одоо нүдэрэ хуурдагдаж чаддаг ч гэсэн хүний дуу хоолойгоор ерөөсөө хүн хуурдагддаг юм биш санагдсан. Тэгэхээр тэр хүний ярьж байгаа өнгө тоон тий үнэн худлаа гэдэг баг дуугаараа хүн ингээ хүний дуугаар амир мэддэм байх. Тэр айгуу чухал юм. Тэгэхээр зэрэг өөрийнхөө дуу хоолойгоор ингэж тийм одоо подкаст тий юм YouTube-с тий бичлэг одоо видео хийвэл айгуу зүгээр гэж одоо яа зүгээр гэдэг гэхэлэр зэрэг тий одоо тэргээр юу ч хийсэн болно. Хийдэг ажлынхаа талаар сонирхдаг хобби, амьдралдаа сурсан юм тий алдаж ансан туршлага тий тэгхийн бол юу яд юм бэ ингээд яг тэр чинь ингээд сонирхдаг тийм
хүрээлэн хүмүүс бол зайлшгүй тийм байд юм байна. Тийм одоо юу ч хэлмээр юм дээ. Зайлшгүй тийм хүмүүс бол тийм байдаг. Одоо зүгээр одоо тийм надад юу ч ярих юм байхгүй штэ гэдэг ч юм уу. Тийм хүмүүс аяух байдаг тий. Гэхдээ яг үндэ бол яг ингээд та өөрөө ингээд анзаарахгүй байгаа ч гэсэн тий юу гэдэг бусад хүнд ингээд маш одоо үнцэнтэй ингээд бараг тий тийм юм ингээд та өөрөө анзаарах ч гэсэн танд аяга байх маш боломжтой байхгүй юу. Тий. Тэгээд эн чинь айгу энгийн юм гэж ярьдаг. Тэр энгийн юм ч гэсэн энгийн юм сонсоо тэр нь хэрэгтэй хүмүүс гэж бас байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг ер нь ингээд та өөрийнхөө ажил үйлсийн талаар ч юм уу те бизнесийн талаар одоо сонирхдаг хобби ч юм уу ямар нэгэн талаар ингээд яриад явж байхад чинь тэр хүрээллийн хүмүүс чинь одоо таныг үздэг болоод юу яадаг болоод тэгээд таны цаашдаа таны одоо юу гэдэг бүр ингээд ажил бизнес чинь ингээд боддоор бүр орлогоор те одоо бодтой ингээд тус олцдог. Бүр ингээд санамсаргүй юм чинь ч гэсэн бүр зарагдах магадлал амар өндөр гэсэн үг. Одоо таны тий үнэлэмж дуу хоолой юу гэдэг тий ажил төрөл бизнес. Тийм бараг ингээл одоо бизнес тий эрхэлж байгаа хүмүүс ч юм уу байх юм бол юу ч хийж олно. Тийм хүмүүс ингээл яаж олон төрөхгүй яаж ингээд дүүслэгчээ татах уу гэж ингээл зар маранд амар их мөнгө үрж яхаар шууд өөрөө ийм YouTube хийгээл. Гэхдээ тэр юмаа бол ингээд тэр YouTube- өөрөө юу гэдэг Facebook дээрх нөгөө онлайн шоп шиг зар гэж байгаа юм биш. Зүгээр л одоо тэр бизнесийнхаа яаж хийдэг алдаа оноо те юу сурсан юун дээр бүдэрсэн юус ингээ яг амьд те яг л өөрөө хийдэг ажил бизнесийг ингээл ярьж марил те. Тийм ингээд ингэх юм бол харин өстой жинхэнэ одоо юу гэдэг тийм зар март мөнгө үрж яхаар тэгэх юм бол илүү их одоо ихтгэлтэй хөдөлთა авагч ч юм уу те таны одоо дэмждэг хүмүүсээр өөрийгөө те тий тойруулж олно. Ер нь аль тий надад ярих юм байхгүй гэж боддог хүмүүс амар их. Тэгэхээр яг үндэ болохоор тий та өөрөө ингээд анзаарахгүй яваа те санамсаргүй ингээд ярьцдаг. Ярьчихсан тэр зүйл чинь хүртэл ингээд өөр хүмүүст маш үнцэнтэй те бүр ингээд одоо таны ажил бизнес чинь бүр боддоор тус олцохоор тийм юмнууд ч гэсэн ингээд гарч ирдэг шүү гэж би тийм хэлэх гээд тэгээд ингээд яагаад ингээд бодит дуу хоолой таны дүр төрх амар чухал байх гэхэлэр зэрэг ер нь одоо ингээд хүмүүс ингээд AI те хиймэл оюун хамаха тийм видео амар их ингээд тийм гарч байгаа тэр хүмүүс үзэхгүй байгаа байхгүй юу ер нь эхлээд сонирхдгоос одоо нэг ингээд тийм яагаад гэвэл тийм би л тийм ер нь урд нь жаа сонирхчихсан одоо л ерөөсө сонирхолц яа тэгэл хиймэл юм бол хиймэл юм байдаг амгүй те хүн боддоор хоолоогоор араад боддоор зүрстэй тийм зураг харуулад ингээр бүр шал өөр байдаг байхгүй те за энэ жоохон миний ингээд бичлүү те зя тиймэрхүү иймэрхүү зүйл яриад тэг ер нь тэрнийх гоё камер ч юм уу амар гоё төгс ярих гал те тийм юм бол ерөөс хэрэггүй одоо ганцхан гар утстай хатал болоо гэсэн үг. Тэгээ ер нь жоохон ингээл тийм ачиг тээрч мурдаг ч юм уу ингээл алдаатай ч юм уу тийм байж байна. Би ч гэсэн айгүйх ингээл ярьж муурал гацаал одоо алдаатай хийгээл бас тий дунд нь ингээл тавтан ярьдаг ч юм уу. Ингэж байгаа ч гэсэн би ингээд нөгөө хиймэл оюун хаан биш тий хүн болохоор зэрэг ингээд айгүй амьд байдаг. Алдаатай оноод ингээ хүмүүс тэрэнд дуртай гэсэн үг байхгүй. Яг заримд нь онцгүй санагдаж магадгүй л дээ. Гэхдээ заавал би бүх хүн таалагдах албагүй тий. Яг ингээд зүгээр нөгөө хиймэл оюун хаанаас тий хүн өөрөө алдаатай оноотой ч болов ярих нь илүү их харизма гэх юм шиг тий хүнийг ингээд татдаг шүү л гэж би хэлэх гээд байна. Тэгээ ер нь бол нөгөө түрүүний бичлэгийг үзээд хүн болгон заавал одоо подкаст YouTube хийдэг гэдэг чинь тиймэрхүү зүйлээр одоо юу гэх юм бэ? Тиймэрхүү зүйл та илүү ингэж өөрийгөө те ингэж гаргаж явах юм бол таны одоо ажил бизнес чи санамсаргүй аюух тус олох. Одоо таны одоо үнэлдэггүй байсан чанар ч байгаа үнэлэгдээд бүр те боддоор те мөнгө төгрөг орчих ч юм уу те тиймэрхүү бас байдаг гэсэн үг байхгүй юу? Мөнгө төр орж ирэх чинь зүгээр таны үнэлдэггүй санамсаргүй хийсэн зүйл чинь илүү их ингээ хүмүүсийг татсан тийм зүйл болох айгу боломжтой байдаг шүү л гэж хүмүүст
хэлгээд та ер нь бол орчин үед айгүй өөрчлөгдөж байна. Тэгээ ер нь ингээд өөрийгөө таниулъя одоо тий нийгэмд аяг идэвхтэй байх юмсан гэдэг хүмүүс байх юм бол бизнес болсон болоогүй хамаагүй зүгээр ингээд подкаст, YouTube-ийн сувагтаа өөрөө тий өөрийнхөө одоо хийдэг ажил, бизнес, сонирхдаг хобби мобби тий одоо сурсан юм хом ч юм уу тий эсвэл зүгээр юм ярьсан ч болно тий одоо энэ болгоны чинь тий иймэрхүү зүйлийг хүмүүс аяг үздэг шүү тий үзэхгүй гэж битээ ягараа тийм та амьд яг жинхнээр л ярьж ивэл тэр чинь айгүйх ингэж орч үе тат. Яг тэгвэл орч үед хиймэл те одоо AI энэ зүйл айгүйх гарч ирж байгаа учраас хүмүүс тиймд одоо нэг татагдахгүй гэсэн үг тийм. За нэг юмрхүү юм ярих гал энэ миний тийм суугаа ингээд тийм начиг ингээд алдаа оноотой тийм ингээд тийм дуртай юм а би одоо энийг эхлээл одоо энэгээр чинь хоббигоор эхлээл те. За энийг би нэг гаргаад те хоббигоор эхлээл да сүултээ юм болцсон байхгүй юу. За энэ ингээд юм тий. Тэгэн гут нь ингээд хамгийн эртний бичлэг хуучин. Хараа 5 минут. Энэ арай 5 минут. 5 минут. Энэ бүр 3 минут. Бүр ингэж анх эхэлчихсэн байхгүй юу. Ингээд хоббигоор энэ хэдэн жилийн өмнө 5-6 жилийн өмнө тий. Таараа ингээд тэ сүултээ ингээд 9 минут дахиад 3 минут 2 минут ингээд айгүй багаар эхэлжсэн байхгүй. Тэгээ сүүлдээ ингээд гэхдээ би нэг урт бид авахыг бол хүсдэггүй л дээ. Тэгээд 20 минут болоод ингээд эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ нэг царай зүрхээ гаргасан байна. Тийм мэдчлэн би болохоор ингээд хоббигоор эхлээд дуртайс угаасан юм хүм тийм мэргэлэх сэргэлэх янз бүрийн мэргэлэх тийм айгүй сонирхолтой дуртай яжгаад тийм манай имиж гэсэн өөрөө үзрийн мэрэгч гэдэг тэрний одоо удмын чинь байгаах. Тэгээд ингээ хоббигоор ихсэн байхгүй. Би энэгээр хизээч мөнгө олно гэж зүйдлж байгаагүй. Тэгээд гисэн чинь одоо YouTube-ээс ч гэсэн яг миний мөнгө YouTube-ийн мөнгө олол айгу бага л да. Тэгтээ яг нөгөө хувийн хүмүүс ингээ надлаа айгу ханддаг. Хувийн мэрэг хүмүүст ингээ хийж өгöd байгаа болохоор ингээ баг тий. Энэгээрээ жоохон мөнгө олдог болцдог байгаа байхгүй юу. Тийм ингээд хараа миний анхны бичлэгүүд иймэрхүү. Тэгэд ер нь ал түрүүний хоёр залуугийн яриаг би сонсоод тэгж батсан л да. Юу яг тийм биш. Ер нь хүн болгон YouTube ч хүн болгон одоо подкаст те хийж ивэл мөнгө те орлого олсон олоогүй хамаагүй зүгээр орлого олъё гэж бодож байгаа хүмүүс бол илүү бүр амар татдаг байхгүй хүн. Гэхдээ тэр юмаа зарах гэж бичлэг хийх биш. Алдаа оноогоо ярих, сонирхлоо ярих, тий. Яа ингээд яг хүн чиглэл гаргах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тийм бол ингээд тийм амьд юм чинь хүнийг аяг татдсан байна. Тэгээд хобби мобигоо ингээд над чи хийгээд ярьсан ч болно. Скол амьдралаа ярьсан ч болно. Скол тий хийдэг ажлынхаа алдаа оноог ярьсан ч болно. Эсвэл ингээд синхрлээд явсан мэн ингээд янз бүрээр би ингээд үтсэн байгаа байхгүй тий. Тэгээд заавал ингээ гоё ярьдаг байхалгүй ингээд тийм начин ингээ муу ярьдаг мөртлөөчгүй те ингээл хийсэн ч болно. Тэгсэн мөртлөө амаа хүмүүс ингээл үзэл байгаа зү те. Гэдэг чинь одоо амьд би өөрийнхөө дуу хоолойгоор ярьж гин те. Төгс үлдэр ярихгүй ярьж мууржаач гэсэн ичгүй ингээд гаргаад байна те. Тэгээд яг ингээд бас дээрэс нь ичин сэтгэл байх хэрэгтэй байхгүй юу? Дандаа яг үнэн байх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Хүмүүс чинь тийм тэнэг биш байдаг те. Тэгэхээр яг үнэн юм сонсох алдаа оноотой ч гэсэн яг үнэн үзэх дуртай байхгүй хүмүүс. Тийм тэгэхээр нэг хүн болгон те орчин үед ер нь бол YouTube чинь подкаст чинь байх юм бол таны ажил амьдрал болон өөрийгөө нийгэмд те нийгэм байг өдөгтэй байлгаж байна л гэсэн үг гэж бодож байна. Тэг ер нь ингээд гадуур ингээл харж яхад айгу сониошт ингээл чимээгүй ингээл энд чинь те чимээгүй ингээ хүн амьдарч байгаа ч юм уу ч юм баг мэддэг. Яг төвөр яг амар хүнтэй л те зүгээр энэ орон сууц гэтэл яг жинхэнэ амьдрал үе хүндээ ингээд сошиал нет бүгдээр явагдаж байгаа хгүй. Одоо Монгол гэхэд одоо YouTube, Twitter, Instagram дээр явагдаж байгаа шиг те. Тийм. Яг жинхэнэ амьдрал ингээд ер нь орч үед ингээд network болоод байгаа хгүй. Тэгэхээр ер нь нийгэмдээ идэвхтэй бай, өөрийгөө те бодсон санснаа гаргая гэх юм бол юм. Хүн болго YouTube чинь подкаст байвал зүгээр таны
бизнес хийдэг хүмүүст одоо ажил албатан ч гэсэн айгүй хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ YouTube хийхдээ юм зарах үднэс биш те. Зарах санаагаар биш. Зүгээр яг л би ийм бизнес хийдэг, ингэж хийдэг, тэгж хийдэг, ингэж алдсан, ингэж онсон. Би ийм сонирхолтой, ийм гоё юм байт юм бэлэн гэм билээ гэж зүгээр яг л өөрийнхөө бодол санаа те. Тийм амьдлагаар л тиймчлэг хийнэ гэсэн үг байхгүй юу? А тэгэхгүй юм зарах гад яах юм бол бас те тэр бас хүнийг татахгүй гэсэн үг. Яг хөө зүгээр онлайн шоп хийж байгаа хүмүүс өөрөлдөө зүгээр юм подкаст хийх гэж байгаа хүмүүс ярьж байгаа те. За нэг иймэрхүү зүйл гинт тэр хоёр залуугийн яриг сонсоод хэл хэлмээр санагдаад ингээ орж ирчлээ. Тийм. За нэг иймэрхүү. Тэгээд жишээ нь энэ дээр ингээд төрөлжүүлсэн энэ одтой үрс гэдэгтэй энэ тий. Одтой үрс гэдэг айгүй олон юм уу даа. Тий. Энийг бас сонсоог хүмүүс сонсороо энэ бол маш би хамгийн дуртай одтой үрс гэдэг одоо. Та ямар одны таны сүнс тий сүнс энерги чад ямар одны үрс вэ гэдэг. Пилатес, Орион, Сириус, Сулгууртай, Венус, Вега гэл Актрос гэлтэй. Тийм энийг аль дахиж шинжилж хийнэ гэж бодож байна. Энэ нэлээ олон жилийн өмнөх юу болохоор тэг өшөө бас би оддөрсөн талаар зөндөө юм мэддэг болоод айгуу тийм одоо амьдрал дээр батлаад байгаа гэх юм уу тийм болсон учраас энийгээ дараа гош шинжилж хийнэ гэж бодож байна. Тэгээд мөн одоо өөрчн заадах энийг гээд өөр болохоор зэрэг миний лайвд байна энд тий. Мөн одоо тэнгэрээс ирсэн мессеж, хүн орондоо харилцаа, хайр дурлал. Тэгээд энэ дээр бас нөгөө химэл оюун ухаанаар нөгөө дуу хийсэн шүү дээ би. Тэгээд тэгсэн чинь юу яасан? Нөгөө анх ингээд тэр Sono гэдэг аппаар өөрийнхөө одоо тэр промптыг бичээд тий. Нөгөө команда биогоор бичээд ийм үү мааштай ийм одоо жанрын ийм онгойстай ийм хөгжмөр гэдэг өөрийнхөө бүх юмыг бичих юм байлээ тий. Шүлэг мүлгээ өөрөө оруулж олно, скол зохиолгож олно тий. Гэхдээ тэр нөө санаагаа хэлэн тийм хайр дурлалын тэгж гонсон, скол хөгжилтөө, скол гэх тий. Тэгэж өөрийнхөө командыг хийгээд ингээд дуу хийлгсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь аюу яасан. Эхний анх нөгөө тэнэг хүнийг тэнгэр ивэн хичээр эхний анх удаа юу ч мэдээгүй ангааж явж байгаа та юу гэмтэй хийлгсэн чи эхний тэр дуунууд нь амар айгүй гоё болоод бүр амар байгаа дуунууд айн те гарч ирээд тэгээ дараа нь хийлгэх гэсэн чинь тэр гоё айнууд дахиж гарч ирэхгүй байсан. Дандаа амар нэг тийм худлаа нэг тийм яг хиймэл нэг худлаа те. Тэр айгүй санаа тэр эхлээд хүмүүсийг тэгж юу гэдэг яг гой юм авч татчаад тэгээ дараа нь тэрийг гаргаж өгөө болчихдог юм шиг айгу сони юм байлээ тэр юу би асаа ойлгоогүй тэгээд ер нь жоохон болцсон байгаа одоохондоо эхнээс одоо жишээ нь энэ дуу бол хүмүүс амар хүндсэн гэрэл цацарсан зам гээд энэ бол миний хамгийн анхны тэр дуунуудын нэг энэ дуу тий одоо энэ юу тийм зургуудыг би бас өөр AI нөгөө команд өгч тийм бүгдээр миний нөгөө командаар бүтсэн зургууд байгаа. Энэ нөгөө темп нэг авах. Би нэг ёо команд өгтөө темпэн дээр нь айгу хэлсэн байхгүй юу? Бичсэн байхгүй юу? Заавал ийм зүрхний зохиолчийг темптэй байх хэрэгтэй гэсэн тийм одоо команд өгсөн баг. Тэгсэн чинь яг нөгөө темп нь гоё яд тээ. Дуу бол яг темп гоё яхад хүний сэтгэлийг татдаг гэсэн. Тэгээд би тэрийг мэддэг учраас энэ дээр нөгөө темпийг өгсөн. Яг нэг зүрхний зохиолчийг ийм темптэй байх хэрэгтэй гэж. Тэгсэн чинь ийм гоё дуу гарч ирсэн баг.
Яг тийм артлах нь юу гэдэг? Яг нөө зүрхний цохилж байгаа байхгүй юу? Яг зүрхний цохилжийг тийм темптэй дуунаа дандаа хүний сэтгэлийг татдаг. Тийм бод. Яг зүрхний цохилт. Тийм учраас энэ дуу хүмүүс амар сонсох дуртай. За ингээд өөрчн тийм бас юм харин диско гэдэг айгу диско бүжиглэмээр юм бас дуу зохиолгоосоо юм нэттэй. Тийм байна. Тийм миний хамгийн хайртай дуу гэх юм бол энэ хосын жаргал энэ дээрээс гоё ш талан тэрэлт энэ дэр. Энэ донд байх. Энэ баг миний хамгийн анхны хайртай дуу. Энэ хэсэг маяга дата эхэлнэ. Энэ биш. Хаач. Энэ нөгөө энэ гарчиг надад аяг таалагдав. Би өөрөө өгсөн нэг болор шиг тонголог мөрөөдөл энэ бол манай охины одоо 26. Энэнийг аягаар хэлсэн юм гоё хэлсэн. Энэ бол тарогийн нөгөө love card-наас сэдвэлж хэлсэн. Энэ бас таро картны love card-наас. Энэ миний зураг ахгүй юу? Надад яг ийм фото зураг гэдэг амар турцсан үедээ ингэж авахулжсэн. Тэгээд тэр зургаа чат GPT-гээр зурлаа юу зурлаа. Тэгээд энийг тэр өөрөө зургийг хийгээд энтэй адилхан зураад өг гэсэн чинь ингээд яг надад ийм зураг гэдэг байхгүй юу? Гэхдээ яг ийм гоё биш л те. Тийм. Айгуу турцсан үедээ ингээд далайн эрэг дээр ингээд суудсан. Тэгсэн чинь энэ миний өөрийн зурнаас сэтгэвсэн зураг аа. За энэ мэтчлэн ингээл өөрийнхөө одоо хобби, ажил, төрөл, алдсан, онсон бүх юмаа ингээ те юм YouTube дээр өөрийн сонготой болоод подкаст хийгээд те нэг юм бол ер нь жинхэнэ одоо юу гэж хэлэх вэ? Одоо шинэ ертөнцтэй цаашдын одоо ер нь миний нөх хэлэх дуртай орчлон ертөнцийг өөрчлөлт чинь гэдэг шигтэй ер нь цаашдын ингээ бидний ингээд юу одоо шинэ нэр өөрчлөгдөд байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэгээ цаашдаа те нэг иймэрхүү цаашдаа ингээд хүн одоо юу гэдэг амар хар ажил хийгээл хөдөлмөрлөөл тэр үе ингээд дуусах гэсэн үг байхгүй. Тэгээ өөртөө тааламжтай өөртөө туртай ямаар хоббигоороо ингээд амьдрах цаг болсон юм шиг те. Хүмүүс ингээл одоо химэл оюухан хамаг ажил аваад хүмүүс одоо цаашдаа яана энийг амар муухай одоо ирэн одоо юу гэдэг юу ирж мэрчин гэл тэг надад ерөөсөө тэгж бодогддгоо харин ингээд хүнийг улам хүнд ажил хүн одоо юу гэдэг хэцүү юмнаас ингээд салгаад улам амьдрал хөнгөн болоод улам өөртөө цаг зав улам хүн одоо юу гэдэг мөрөөдлөөрөө те сайхан зүйлээрээ амьдрах те төвшөө бас одоо зөвхөн ажил биш өөр юм талаар бодох цаг зав их гараад ингээд цаашид амьдрал бүр илүү хөнгөн бүр илүү гоё болох юм шиг л надад санагддаг. За нөгөө өөр юм ярих гэж орж ирснээр шууд шал өөр юм болоо явчихлаа. За ингээд өндөрлөө юмрхүү юм л ярих гэж бодож байсан. Хулангийн таро тавьшруулж гшөөс тэр янз бүрийн юм хийжээ. Одоо ингээд хараад багт амар бичлэг хийсэн байгаа байхгүй юу аюу нийттэй. За миний
once. Ding dong. Тэгээд зүүж шиг санаалхан зүгээрэл харандаа. Өөрчөө илээ тий. Тэг миний бовтнасыг инэ. Ингээ тийм эргүүд тий. Энэ ингээд ангилсан байгаа нь энэ болохоор лайвууд миний хийсэн. Лайвууд тэгээд энэ болохоор дандаа шот видеонууд тий. Дандаа би шүү. Энэ богино хостой байсан байна. Энэ бас богино хостой тий. Энэ Монголд тийм машин дотор. Би Монголд ганцхан машин барьдаг. Энд ирэхээр нөгөө дугуй өндөг байхгүй. Угаасаа машин байх ямар шаардлагагүй бүх юм ойрхон болохоор зэрэг. За тэгэд өчтөр нилээн. Өчтөр нилээн жоохон удмын өвг дээдсийн тэгээ сүнс те дээд би хэмчлэн жоохон тийм сүнслэг мэрэгүүд бол хийсэн маа. Цаашаа болохоор тийм маргааш 7 хоногийнхаа мэргийг хийгээд тэгээд дараа нөгөө ажил танд ямар ажил үйл таны одоо сүнсний те блупринттэй одоо зорилго чи юу вэ гэх мэтлэн бас юмнууд хий гэж бас дотроо ингээ бодож байгаа. За ингээд тий над чиг ингэж те бүгд дуртай ямаараа ажил үйлсээрээ амьдралаараа гоё YouTube ч юм болоод подкаст хийгээд те амьдрал нь бүгд ингээд сайхан цэцэглээд тий яваараа гэж хүсээ. За ингээд өндөрлөе. Тий ярих нь ингээд дуусчих шиг байна. За ингээд тий маргаашийн тий 7 өдрийн тийм мэрэг хүртэл баяртай. Бай бай.